Монгол улсад нээлттэй хийж байгаа шинэ болон хамгийн сүүлийн үеийн кинонуудыг орон нутгатаа нэгэн зэрэг үзэх боломжийг олгож, үйлчлэгээний нэгэн соёлыг нэвтрүүлжээ. Энэ бол Сүхбаатар аймагт ашиглалтанд ороод удаагүй байгаа Шарга кинотеатр юм. Шарга кинотеатр нь 180 судалтай дуу дурсны өндөр чанар бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Cinema-Next-ийн 8 дахь танхим эрхтэйгээр үйл ажиллагаа эхлүүллээ. Үүний гол давуу тал нь тусгай кино техникч гэж байхгүй бүх ажиллагаа нэгдсэн серверт холбогдсон бөгөөд тухайн киноны үзүүрийн хуваарийн дагуу төвийн кинотеатруудтай дэлгэцнээ зэрэг гарч зэрэг дуусах юм а. Тиймээс орон нутгийн үзэгчид цагтаа ирж хэвших нь хамгийн чухлыг санууллаа. Цаашид бүх төрлийн баяр тэмдэглэлт өдрүүдэд зориулсан болон орон нутгийн онцлог тохирсон үйлчлэгээ хөнгөлөлт урамшууллыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хотод ямар кино гарч ирнэ тэр кино ингээд манад гараад явна гэсэн үг. Мэдээж кино үзэлтэй холбоотой үйлчлэгээнүүд сүлжээ дэлгүүр, хүүхдийн тоглоомын төв, автомат тоглоом, за шинэхэн попкорныг хүртэл яг ингээд шинээр нь эндээ хийгээд идэх боломжтой тийм орчин ирсэн байгаа. Манай кинотеатр бол одоо хамгийн сүүлийн үеийн лазер проектор 3D дэлгэцтэй Dolby 3.0 гэсэн тийм дууралттай маш тийм чанартай дүрс дууг ингээд үзэгчдэд хүргэхээр байгаа. За орон нутгийн үзэгчд маань нөгөө тайван штэ тий. 8:50 кино эхэлж байхад 9:10-д ирдэг ч юм уу цааш ирж байгаа. Тэгэхээр 8:50-д кино эхлэнгээд л одоо хуваар орсон бол яг л 8:50-д эхэлнэ. Тэгэхээр нөгөө кино үзэхдээ бас нөгөө цагаа барьж сургаарай гэж хэлэх гээд байгаа. Мөн кинотеатр нь дэрэгдээ бага болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын төв худалдааны үйлчлэгээний цэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг эх нь кино үзэхдээ хүүхдүүдэд тоглоомын төвд үлдээх боломжтой. Тоглоомын төвүүд нь ч хүүхдүүдийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангажээ. Энэхүү кинотеатр ашиглалтанд орсноор орон нутгийн 6 иргэн тутам ажлын байртай болжээ. Мөн дахин 10 орчим ажлын байр нэмэгдэнэ гэлээ.